Дагуул эм сүнс. Өөр ямар ч хар муу сүнстэй нөхцөж аль нэгэн давамгайлсан сүнсийг гаргана. Үр төлөө гаргахын тулд хоорондоо чи үүнийг би үүнийг гэж нөхцөл тавин бүрдүүлэх аргаар үүсгэнэ. Тээх зовлон байхгүй, нүд ирмэхээс ч хурдан. Асар богино хугацаанд үүснэ. Үүссэн сүнсийг ямар нэг сүнсний дагуул болтол нь хоёул хамтдаа дагаж шогшино. Өөр төрлийн сүнс байвал түүний хуулиар явна. Шууд гэдэг бол ген, хийсэгдэх бол хийсгэн, хүмүүний биед суудаг бол шууд суулгана. Түүнд эцэг эхийн хайрыг эрдэм ухааныг заана гэж байхгүй. Учир нь тэр сүнснийг, тэр бүхнийг тоосонцор дотор нь шингээжигдэг. Зарим нэгэн тохиолдолд өөр орон зайнаас эрчим хулгайлаа авчраад үүсгэн буй тоосонцор дээр нэмдэг юм. Нэг ир дагуул сүнс үе олон эм дагуул сүнстэй байж болох уу буурлаа. Боломжтой. Дагуулууд өөрийн орон зайг бүрдүүлбэл эзэн сүнснийхээ хорлонт үлсийг цаас үргэлжлүүлэн авч явна. Хормон дивийг дагдаг дагуул нь болж явсан бол тэр хормон дивийн үлийг авч явна. Ийн бие даасан үедээ өөрийн дагуултай байж болно. Бие даагаагүй бол унлах идтэй байх болов бурлаа. Гавьяат үлийг хийгээд эзнээсээ шагнал авсан бол байж л байгаа. Эзнээсээ дутхааргүй эрх мэдэлтэй дагуулууд байж л байдаг. Өөрөөр нь устгахаас нь гадна эзнийг нь барьж аваад дагуулуудаа устгах гэснээр устгаж болно. Хідэн дагуулаа энд тэнд нуучгаад бүгдийг нь устгачихлаа гэж мэднэ шүү. Харын сүнсэнд хууртаж болохгүй шүү. Өөрийн орон зайгаа бүрэн олоогүй дагуулуудыг нар болон сарны эрчмийг хоёуланг нь зэрэг тусгахад устгачигдаг юм. Тэгж устгахдаа хөдөлгөөнгүй болгодогсон жоо, богцолдогсон жоо, хордогсон жоо ямар нэг нөхцөлд ор хийн. Эрдэм ухаанаараа хамгийн сайн бэлгийн богцыг үүсгэж чадна. Хувирах үйлдэлтэй хар сүнс. Хувирах үйлдэлтэй хар сүнс тун ярвагтай. Энэ нь хар муу сүнс байна гэхэд хэцүү. Хормын төдийд өөр оршихуй руу, өөр үйлдэд хувираад байдаг. Өөр хүчтэй хар сүнс нэг хүмүүний махан биед суусан байсан ч түүнийг эзлэн булааж суудаг. Орон зай, цаг хугацаагаар туулагч хар сүнс гэсэн үг. Нэг мэдхэд өтүүгээ үед, нэг мэдхэд 13 дугаар зуун гэх мэтээр цаг хугацаагаар аялаад баригддаггүй. Орон зайгаар гэдэг нь эд зүйл, сүнс, хүмүүн, ертөнцүүдээр дамнан туулаад байдаг юм. Хоруу дүүсийг тэгж ихээр тарихгүй. Харин үр дээр хорт үйл дүүрэхлээ гэхэд 1-3 гариг хордуулаад болчихно. Түүнийг цаг хугацаагаар аялахдаа эрчмийн орон зай дотор хороо цацна. Эд зүйлийг оролдож хөдөлгөхгүй. Хүмүүнийг ч өөрчлөн хөдөлгөхгүй. Түүхийн цаг хугацааны заслыг энэ цагт үрс тэгж их дүүргэхгүй байна. Энэ сүнсүүд өнгөрсөн цаг хугацаанд очлоо гэхэд аливаа зүйлд нөлөөлөхгүй. Зөвхөн орон зайд нь хороо цацдаг юм байна. Тийм үү бурлаа? Зөвхөн энэ төрлийн сүнсүүдийн тухайд бол тийм. Өөр төрлийн сүнсүүд бол хүмүүнд болон эд зүйлд үйлчлэнэ. Өөрөөр хэлбэл өдгөө өр чи гинэтхэн өвдлөө гэхэд юунаас ихтэй вэ гэд мөшгөн үзэхэд
үр чиний өнгөрсөн түүх рүү ямар нэгэн хар сүнс халдаж тэр өнгөрсөн түүхийн аль нэг үед өөрийн хорыг махан бие дотор чинь цацаж болно гэсэн үг юм. Тэд орон зай цаг хугацаагаар дуулахдаа хороо цацхаас гадна эрчмийг татан аваад байдаг нь гэмтээ. Энэ өргөө дотор та гурван үрсийн өвгөн миний бусад эд эдлэлүүдээс гадна эрчим байна гэхэд биднийг ирээдүйн цагт оршин байх тэр үе рүү цаг хугацааг туулан энэ дотор байгаа эрчмийн нэг хэсгийг сорон аван эрчмийг сорлоо гэхэд тоосонцор мэдээллийг авчгаж байгаа юу бурлаа. Тэр нь янз бүр байна. Мэдээлэл агуулсан эрчмийг сорвол мэдээлэл нь хамт сорогдчихно. Хоосон эрчмийн хэсгийг сорвол дан эрчим нь сорогдоно. Эрчим сорж буй хэсэг нь хаанаас авчхав гэдг нь чухал. Зөвхөн энэ төрлийн сүнсний тухайд бол нэг нэгнтэйгээ шүргэлцэх, нөхцөлдүүлэн үр удмаа үлдээдэггүй. Цаг хугацаа, орон зай дотор өөрийн үр удмын өндгөн эрчмийн хэсгийг үлдээчихвэл өнөөх үр удам нь цаг хугацаа өнгөрхийн хэрээр өсөн бий болно. Жишээлбэл бэ үрийг мэдлэх үед тэр түүхэн дотор энэ сүнс өндгөн эрчмээ үлдээчихвэл энэ цагт орон зайд тэр сүнс бэ үртэй чацуу настай оршоод л байна. Дагаад мөшгөөд явахгүй гэсэн үг үү? Тэндэл оршиж байх юм бидтэй бурлаа. Тэр үр удам нь өдгөө оршиж байгаа бэ үрд ямар ч нөлөөлөл байхгүй. Үр удам нь нөлөөлдөг хар сүнсүүд байдаг юм биш үсттэй бурлаа. Байлгүй яах вэ? Тэгж үлдээсэн өндгөн эрчим нь дагаж мөшгөөд байна гэсэн үг. Нэгэн өндгөн эрчим нь 1-3 жилийн дотор өөрийн орон зайгаа бий болгож чадах үс болон хөгжинэ. Өөрөөсөө мэдлүүлж эсвэл өөрөөсөө хувааж байвал эрс хүйсдэг. Үржин хуваагддаггүй төрөлд ойр байвал хүйсгүйд хамаарна. Зарим хүйсгүй нь өөрийгөө хувилдаг, хуваадаг, хэмэлдэг замаар үржиж байдаг. Нэг хүйстэн дотроо шүрхэлцэж үүсдэг сүнсүүд бас бий. Эрс нь эрстэйгээ, хүйсгүй нь хүйсгүйтэйгээ гэх мэтчлэн. Орон зай цаг хугацаагаар шилждэг сүнсүүдийг тийм дүртэй гэж хэлэхэд хэцүү. Бусад сүнсүүдээс ялгагдах онцлог нь өөрсөд дээр нь өвгдийн нэрлэлтгээр биенцэр бий. Бид бүр байлаа гэхэд түүн дээр заавал өөрийн баг дүрийг аван шогшдог. Өөрөөр хэлбэл нэг үр байлаа гэхэд түүний биеийн гаднах аль нэг хэсэг нь тэр үрийн яг адилхан жижигрүүлсэн баг дүр нь байж байдаг гэсэн үг. Биенцэр гэхээс гадна баг бийч гэж нэрлээд буй. Ихэнхдээ хөлний үүрэгтэй олон сорвол, тулгуур, тэмтрүүл байдаг. Зарим нь дан үстэй байлаа гэхэд тэдний багахан хэсэг нь тулгуур болон шогшино. Устгахын тулд бардгал юм бол занданшуулсан биеийг хийдэгтэй адил алтан хорог, авдар, авсан дотор хийж хорин хүлэх хэрэгтэй. Хэрв тэгж хийвээс хэрхэвч зугтаж чаддаггүй. Тэр дотор хийгээд тамийн галд шатаавал энэ хар сүнс бүрэн задарч болно. Барих ямар арга байж болох вэ бурлаа. Тарьсан хорийн тоосонцроос багахныг аваад түүнийг хүмүүнд халгүй орон зайд аривдуулан өсгөөд өссөн эрчимд тоосонцрыг хідэн талаас нь хорлох, хатгах, ташуурдах, түлэх гэх мэтээр зовоохот
өөрийнхөө тоосонцрыг нь хамгаалахаас өөдөөс дайрах үед бариад авах хэрэгтэй. Дотроо хүндий битүү алтан идэл байх хэрэгтэй. Алтан эд байдаг нь ямар учиртай вэ буурлаа. Алт бол өөртөө шунан дурлуулад хүчийг нь ихсгүүлэхгүй хориод байж чаддаг. Алтан үлгий, алтан хүлэмж дотор нь ихэнх нь баригддаг. Шунлынх нь алтан эд дотор хойрч болохгүй шүү. Шунлынхан бол алтан савыг, алтан эрчмийг өөрийн эд болгон хуургах чадaltaй байдаг юм. Алтны эрчимд тасалсан нийцэмжтэй байдаг. Энэ сүнс цаг хугацааны эддийн хараан дор үүсч бий болдог юм болов буурлаа. Цаг хугацааны эддийн үүлэнд саад дотгор үүсгэх зорилгоор мөн дэлхийн ертөнцийг мөхөх хүсэлтээр цаг хугацаагаар ямагт аялаж байдаг. Ирээдүйрээ очоод хүмүүсийн үйл хэрхийг тасалдуулах гэмтэй. Ирээдүйд үр чиний орж ирэх өргөө байлаа гэхэд тэр орон зайд ирээд хороо цацаад тэр хорон ирээдүйд үр чиний биед орвол чи хідэн гараг жилээрхснээс үүдэн дараагийн үлсээ хийхийг нь хаана гэсэн үг юм. Энэ төрлийн сүнсний мэлмийн хүч нь их байдгүй буурлаа. Орон зай шилжилтийн хүч л харван. Хэрвээ мэлмийн хүч их байвал энэ хатан ирээдүйд ямар үйл хийх нь вэ гэдгийг мэлмийдээд тэнд хороо цацаад зөвхөн үдгөөлж амьдрана. Орон зайгаар туулуулаад байгаа олон тэмтрүүлийг нь тасцчихвал туулах чадвараа алдаж болох уу буурлаа. Болохгүй. Сүнснийхэнд гадна байх тоосонцорт шилжигчийн хүч байх тул айлч цаг хугацаанд очоод өөрийн тасдуулсан эдийг нөхөөд авчихна. Ирээдүйд очоод шинээр ургуулчихна. Эсвэл ургаж бий болгож байсан цагт очоод бүтээн. Орон зайгаар хэр хол туулах вэ буурлаа. Дэлхийгээс нар хүртэлх зайн нэг айн хагасын хэмжээс тул орон зайн 9-11 айн хэмжээстэд очих дайны орон зайг туулна. Цаг хугацаан дотор өнгөрсөн рүү гэвэл өөрийнх нь эхлэл үе. Ирээдүй рүү гэвэл өөрийг нь мөхөх үе хоёрын хооронд туулна. Үүнийг бид амьд цаг гэж нэрлэдэг. Зарим үгүүд орших цаг, амьд орших цаг гэж хэлдэг юм. Энэ сүнс хэр түгээмэл вэ буурлаа. Сударт орохыг бодоход ариун гэсэн үг шүү. Хэдийнээс үлсэн бэ буурлаа. Тун эрт үүсэн бий болсон. Үр төлөө дамнагч хар сүнс. Өөрийн үр төлд дамнагч хар сүнс нь өөрөө мөхөхийн яг өмнөхөн нэг л үр төл гаргаж тэр үр төлөө дотроо өөрөө орж сүнсгэл биеийг нь эзэгнэж оршдог онцлогтой. Энэ цагийн хэлээр бол биеэ шинчлээд л яваад байгаа юм байна. Бэлэг оршихуйд бол сүнсгэл дүрээ хуургаад байгаа хэрэг. Энэ хар сүнс нь үржихэн хүртийг зогшиншуулах, хүмүүний үр удмаа үлдээх чадварыг хааж орших чадвартай. Энэ нь эмэгтэйчүүдийн дунд, эрчүүдийн дундаж арвин байна. Эр хүмүүн байлаа гэхэд эр бэлгийн эсүүдийг нь мөхөнө. Эсвэл хань ижилтэй болох хүслийг нь унтраана. Эмэгтэй хүмүүний алтан савны химнэлийг өөрчилж, дотор нь үүсэх эсүүдийг сулруулж, хүчгүй болгож байдаг. Үүлийн үрийн хууль дотор удмыг нь хаах зорилгодоор энэ сүнсийг ашиглана. Хөрс шороо ухаж түнхчүүд байгаа хүмүүст
энэ сүнсний хорт үйл нь хүрнэ. Энэ сүнсний хэлбэр дүрийг тодорхойлоход тун бэрх. Дүрстэй гэхэд хэцүү, амьтаа гэхэд хэцүү. Дүрсээс дүрсийн хооронд нь дүрээ хувиргаж оршдог. Хамгийн түрүүнд хүмүүний биеийн үржигийн хүртийг барина. Энэ сүнсэнд дайруулах явдал тун цөөхөн үзэгдэнэ. Амархан халдварлан дамждаггүй. Үүлийн үрийн дэнс дээр эсвэл үржигийн хүртний эрчмийн эргэлт дээр буюу садарлах үйл хит байвал дайрч болно. Холбоотой бонслыг нь яаж мэддэг вэ буурлаа. Биед холбогдсон байвал хамгийн түрүүнд могоон үндгийг гишгэлэн алж байна гэж зүүдлэгдэх магадлалтай. Мөн ямар нэгэн хэмээр үр тогтоож чадахгүй байх. Эсвэл ямар нэгэн байдлаар үр удмаа үлдээх хүсэлгүй болох хоёр дээр л мэддэгдэнэ. Энэ сүнс наалдснаар үр удмаа үлдээх хүсэлгүй болох сэтлийг төрүүлж байна уу? Тийм хүсэлгүй хүн дээр очиж наалдаж байна уу буурлаа. Наалдах юм уу хорийн тоосонцроо махан биед үлдээсэн үед тийм бодол төрнө. Давтан бодогдохгүй 1-2 удаа бодогдож болно. Даран устгахын тулд өөрийнх нь үр удам буюу дараагийн дүрээ олохоос өмнө барих хэрэгтэй. Урд нь дүрийг нь мөхөөгөөд дараагийн шин дүрд орох үед нь бариа авах хэрэгтэй. Урдах дүр нь мөхөж байх үед таарвал үр удмаас нь түүнийг шууд барин авч устгах хэрэгтэй. Мөхөөгүй үр удмаа үлдээгээгүй байвал шууд барин авна. Барин авсан бол дундуур нь мессер зүсэн дотор нь шарга ногоон өнгийн ам бий. Түүнийг цэв хүйтэн хийгээд тасдаж чулууг хайлуулсан хайлмаг шиг маш халуун талстад гал хоёроор зэрэг шатаан алгах хэрэгтэй. Болор, жонш, дорж палам чулууг шатаагаад гээд явхны барьлаа гэхэд ямар нэгэн эд зүйл ашиглаж барих уу? Оюун бодлын хүчээр гартаа барьж болох болов буурлаа. Эд зүйлээр барьж эсвэл бодлын хүчээр гартаа барьж болно. Хүмүүний махан биеийн эд эсүүдийн завсраар өөрийн хоруудыг шингэн үлдээсэн байх боломжтой учраас түүнийг тун сайтар гаргаж авах хэрэгтэй. Эсүүд дотроос үржлийн эс болох цагаан эс өндгөн эс рүү орно. Завсраар байрлахдаа эсүүдийн гадуур байх шингэнд эсвэл эсүүдийн сүлжээсийн завсарт холбоосуудын зааг дунд байна. Талстад чулууны хайлшин эрчмээр эсүүдийн дундуур гүйлгэж дарна. Үүлийн үрийн гэрээгээр үргүү байлгаж байгаа хүмүүний биед байгаа энэ сүнсийг тарж болох уу буурлаа. Болно. Гэхдээ та нарынхаар бол эрх, биднийхаар бол эрхт гэрээгийг нь авбал болно. Үүлийн үрийн дэнсийн хүүхэдтэй хөөрөлдөж эрх авна гэсэн үг. Хэрв аваагүй бол дахиад сэргичгэнэ. Амьтад дээр наалдаж үржлийг нь хязгаарлаж болдог болов буурлаа. Амьтдын дунд ороо орж байх үед нь энэ сүнс хурж очино. Амьтад дээр бол догширсон юм уу галзуурсан үед энэ сүнсийг ашиглана. Нанхиад хүнтэй алтан ургийн хүн суулаа гэхэд өвгд нь тэр хоёрын дундаас үүсэх үр удамд энэ төрлийн хар сүнстэй гэрээ хийгээд үр хүүхэд төрүүлэх боломжийг нь хаах боломжтой юу? Тийм тохиолдолд байх уу? Хожим Монголд гайтай үлийг хийж болох үз үр төрөх боломжтой гэж үзээд тийм хаалт тавьдгүй буурлаа.
өвлийн үрийн ирээдүйн тооцоололдоор боломжтой. Үргүй байгаа гэр бүлийн хэдэн хувь нь энэ сүнс үйлчилж байгаа вэ бурлаа. Хөх Монголд 10%, дэлхийд бол 23% байгаа. Юугаар хооллох вэ бурлаа. Өөрийн бах тав хангагдах эрчмээр хооллоно. Яавал үр хүүхэдтэй болох вэ? Бид үр хүүхэдтэй болж чадахгүй байна гэсэн бодлын эрчмүүдээр хооллоно. Үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа гэр бүлд үүсч байгаа хэрүүл маргааны эрчмээрч гэсэн хооллоно.